Зохиогч Мөнхбаатарын бэлгүүн налаа. Миний дурласан эмэгтэй. 3 дугаар бүлэг. Би энэ газарт хайртай. Дуртай ажлаа хичээнгүйлэн хийх чиг жаргалтай зүйл гэж үгүй юм. Энэ газрын үнэр өнгө төрх, уур амьсгал, ширхэг сандалж хүртэл сэтгэл сэрэг юм шүү. Яг үнэндээ аз жаргалын амт ганцхан аяганд багтан чинээ хэн санах вүлээ дээ. Замагч чизбургер 3-ыг авч явахаар сэндвич нэг, махтай билежиг, заавс нэг турк салат өгөөрэй. За ойлголоо. Турк салат нь жаахан хүлээгдэж шүү. За гэхдээ чадвар жоох яриалаарай за. Мөстэй Америкийн 2-ыг дараа нь мачата бас 2-ыг бэлтгэхээр альва төгөлдөр минь ажиллаад өг. Ойлголоо хаа. 3 дугаар ширээ жинжир аваарай. Баблын хаан үлээ галцсан шүү. Оо энд баярлаа. Салат нь удах уу? Тийм ч удахгүй. За хүлээж аяа. Хөлсөө цуулан ажилдаа зүтгэх энэ залуу харах уу. Хизээ нэгэн цагт яг л над шиг жинхэнэ хайраа. Бас жинхнээсээ хүсч буй ажил амьдралаа олж авах байх та. Би ч яг л түүний. За нэг чих томгүй насантаа энэ ажилд бас хайртай гэргийдээ хайрлан дурлсан шүү дээ. Ингээд би нэрээ хаан зогслоо. Одоо л арай амьсгаа авахтайгаа боллоо. Гэхдээ манай төгөлдөрч анх ирснээ утвал бас омолцуулдаг болчиход байгаа шүү. Ингээд нөгөө түүхтэй нь цаашаа юу болсон бэ? Тийм. Тэр өдрөөс хойш бид үргэлжлүүлэн чаталсан арал байлаа. Надтай харилцахдаа нэг их төвөгчөөгд байгаагүй бодвол надад дургүй ч бол биш л байсан биз. Харин би бол ёстой л чиний хилдгээр халуурч дэмирх нь холгүй болоод байв. Унтах хүртлээ чатлаад унтдаг хэрнээ маргааш нь таарлах төдийдэл сандарч балмагдаад барагчл өвдөг салгална. Харцаа аюур салгаж чадахгүй хэрнээ өөдөөс харах төдийд нь л харцаан буруулж тэнэж ядна. Заримдаач бүр хурчихмэр санагдаад тэсгэл алуулахыг яана гэ. Түүний үнэр гэж. Яаж ойлгуулмаар юм дээ. Яг л шинэхэн хурсан үрээр дөнгөж чансан сайхан кофе. Өрөөг бүхэлд нь үнэртэй автуулж эзэмдэг шиг л. Бараг л мансуурмаар. Та ч бүр галзууртлаа дурлна гэж юу байдаг юм гээдлээсэн. Галзуурах цаашаа болсон юм шүү. Бити яриа таслаад бай. За уучлаарай. Гэхдээ л сайхан юм аа. Энэ хүүхдийгт. Удалгүйч шинэ жил боллоо. Уг нь хамт байх боломж хаймаар байсан боловч нутагтаа очих хэрэгтэй болсон тул явхаас аргагүй байлаа л да. Харин тэр шинэ жилээр би гинтийн бэлэг хүлээн авсан юм да. Кармеллатай 2-ыг өгөөч. За одоохоо. Кофений үнэр гайхалтай сайхан. Амьдралдаа мэдэрч байсан цөөн хитэн тансаг үнэрүүдийн нэг. Гэхдээ л ээжийн минь барьсан шинэхэн талхны гэр дүүргэх үнэрийг юу ч гүйцэхгүй. За би хаан зогслоо. Шинэ жилээр гинтийн бэлэг авсан гэсэн. Нэр тийм л дээ. За товчхондоо яг энэ хэсэг чамд тохиолдоод байгаа нөхцөл байдалтай жаахан төстэй гэхүү дээ. Ахынх нь нэг найз байдаг юм.
Залуу байхасаа л найзалж нөхөрлсөн хүн. Тэр найз маань сэтгэл жаахан гундоохон байх шиг чад бичиж байна. Би ч юу болсныг нь асуувал хүнд дурлсан юм байх. Тэгэхэд түүндээ бэлэг өгөхөр явж байгааг хэлээ. Би ч бас адилхан нөхцөл байдалд байгаагаа хэлээд хэн болохыг нь асуув. Тэр ч бас надаас хэн болохыг нь асуудаг юм байна. Тэгэхээр нь 3 хүртэл хамтдаа тоолоод би рүүгээ зургийг нийлгээв. Тэгтэл яасан гэж? Яасан бэ? Нэг хүний 2 өөр зургийг бид хоорондоо солилцсон тэр. Тухайн үеийн мэдрэмж намайг яг л цохиод авах мэт болсон. Цаашдаа яг юу болсныг би тодорхой сандаггүй юм. Ямар ч байсан нөхөрлийн харилцаагаа сайнаар авч үлдэхийг л аль чатгаараа хичээж байлаа. Тэр эмэгтэйг шөнө бүр зүудэлж, өдөр бүр түүний төлөө тасралтгүй залбирч, сэтгэлийг нь татахын тулд чадах бүхнээ хийж байсан та. Гэхдээ өөртөө татахыг хичээх тусам тэр өөрөө надаас улам бүр холдож байв. Өглөө бүр урамшуулсан чад бичиж, орой бүр бас сайхан амраарай гэж бичнэ. Үннийг хэлэхэд сүүлдээ би хийж чадах зүйлээ барж дууссан юм шиг л санагдаж билээ. Шүн бүр зүудэндээ уулздаг хүнээ бодит амьдрал дээрх дүрээс нь илүү таньдаг мэт санагдаж байсныг ч нуух аргагүй. Бууж өгөх бодол бол надад огтхонч байгаагүй шүү. Гэвч эцэст нь түүнээс ирсэн ганцхан хариу нь нэг бол би энэ бүхнээ зогсоох ёстой. Үгүй бол энгийн ах トゥ угийн харилцаач байхгүй болж бүр мөсөн дуусах сонголтгүй сонголт болж таарсан да. Яг үнэндээ бол би түүнийг зовоогоод байгаагаа ойлгож авсан хэрэг. Эцэст нь түүнийг зовоохгүй тулд бас найзын харилцаагаа сайнаар авч үлдэхийн тулд би 50% болохоос өөр аргагүй болсон юм. Хэдийгээр тэр найзтай минь ч хамт байгаагүй, харилцаа бий болгоогүй боловч надад ч бас нээлттэй байхгүй нь тодорхой байсныг би бүр сүүлд нь л анзаарсан. Гэхдээ миний хувьд бууж өгөөгүй шүү гэдэг бодол минь надад харамсал дагуулаагүй юм да. Далайхаа танихаар би тэгвэл яг яах ёстой вэ? Нэг л зүйлийг сайн ойлго. Хамгийн гол нь уучлаарай захиалга өгье. За очлоо. Эхлээд хоёулаа ажиллаа хийгээдгий. За тэгье яах. Гурав дахь бүлэг төгсөв. Үргэлжлэл бий.